систем болсондоо бол маш их одоо эвдүүцэж байгаа. Энэ улс төрчид дарга нарын хариуцлагагүй үйл ажиллагаанд бол маш их одоо эсэргүүцэж байгаа. Одоо бид нар ийм болохыг бол одоо онлайн Монголд ороод харах юм бол одоо онлайн Монгол бол ер нь гартуул дэлбэрэх нүг гэмээр байна. Онлайн руу ороод харах юм бол ер нь одоо онлайн Монгол бараг шатчихаар ийм их уур бухимдал байна. Гэтэл яг ингээд жагсаал цуглаа хийя. Уур бухимдлаа илэрхийлье. Энэ дээдсүүдэд одоо санаа бодлоо хүргье гэхээр зэрэг ингээд хүмүүс маань цуглахгүй байна. Нэг гэр хорооллоос ярьж байгаа гэдэг пэйж хуудсан дээр уурж байна. Гэхдээ би уураа зармаар байна гэж зогсож байгаа хүнийг харлаа. Бухимдж байна. Би бухимдлаа зармаар байна гэж байгаа хүмүүсийг харлаа. Энэ ийм байх юм бол итгэхгүй л дээ. Энэ бол одоо энэ дээдс бол одоо бах тав нь ханаад сууж байгаа. Дарга нарын бах тав ханаад сууж байгаа. Тэд нар бол зарж болдог уур бухимдлыг бол сонгуулаар худалдаад авчдаг. Ингээд суртсан худалдаад авчин гэж сууж байгаа. Үнэхээр энэ интернет жагсаал интернет цуглаан онлайн цуглаанаас бол бид нар айдаггүй. Зөвхөн иргэд маань бол интернетээр онлайнаар жагсаж цуглахаас өөр одоо баяртай байж чадахгүй байгаа учраас бид бол маш их аарч байгаа. Маш их одоо шоолж хавлж байгаа. Ийм хариуцлагагүй гэж болохгүй. Бид нэр 90 онд одоо миний энэ хамт нөхдөйгөө хамт цуглаж жагсаж ирсэн энэ талбай дээр би зогсож байна. 90 онд бид энэ талбайг дүүрч цуглаж байсан. Эдгээр шин хас хийсэн үедээр бид энэ дүүрээ зогсож ирсэн юм шүү. Тэгэж бид энэ хувьсгалаа хийж, тэгэж бид энэ өөрчлөлтийг олж авч ирсэн. Энэ талбай дээр л үнэхээр одоо бухимдаад уурлаад байлгүй энэ талбай дээр цуглахтал энэ дээдсүүд дарга нар сая айж, сая одоо арт түмний үгийг сонсдож хэн зөөлөд юм аа. Би нэг бүр туршлагаараа зориуд хэлхийг хүсэж байна. Та бүдгийн интернет цуглаан онлайн жагсаалаас бол үнэхээр айхгүй гэдгийг би бүр дахин хэлхийг хүсэж байна. Хамгийн гол нь одоо бид ядахтаа өөрсдийнхөө төлөө биш гэхэд өөр хүүхдийнхээ төлөө нэг өдөр ч гэсэн баатар баймаар байна. Одоо интернетийн утсыг шаттал тэндээ бухимдаж суугаад бол хэрэггүй гэдгийг хэлмээр байна. Тийм учраас энэ гэр хорооллын хөтөлбөрийн санаачилж байгаа жагсаал цуглаанд ирмээр байна. Энэ дашрамд бол одоо бас ардчсан холбооныхоо партизануудад та нар минь хаана байна? Та нар минь ям одоо хаашаа л болчихвоо. Би өгөн та бүхэндээ бас зар тараасан. Энэ залуучуудын цуглаанд одоо дэмжиж оролцооч гэсэн. Үнэхээр одоо оролцох байна. Тийм учраас одоо ийм нийгмийн оролцоогүй хариуцлагагүй ийм байдлаа хэдүүлээ зогсооцгоё. Одоо бухимдсан шиг бухимдаж, уурсан шиг уурж энэ бүгдээ энэ дарга дээдсүүдэд харуулах цаг болсон гэж би хэлмээр. Монголчууд нь амаараа баатар байхад болио. Үйл хэрэгээрээ баатар болцгоё. Ам баатарыг бол хэнч тоохгүй л гэж.